Сайн байцгаана уу үзэгчдээ. Урлагийг үнэлж хайрлах мэдрэмжтэй, түүнийг авьяас мэдлэг ухаанаараа тунгаах чадaltaй эрхэм үзэгчдээ дизайны салбарын мэдээллийг мэргэжлийн чиг хандлагаар хүргэхийг хичээдэг One Design нэвтрүүлгийн ээлж тухаар эхэлж байна. Ингээд нэвтрүүлгээ хамтдаа сайн. Некор. Арай дуусаа юм 80 өгтэй. Одоо хаалгын очиод байгаа шилмийг өгч байгаа. Би түрүүнийг онгойлох гэж чаддгүй. За бэлээ дотор. Юу амар олон нуршчтэй лээ. Дизайны шийдлийг илүү баялаг болгодог зүйлүүд нь загварлаг, чанартай тоноглолууд байдаг гэдэгтээ дизайнер бүр санал нэгтэй байдаг. Энэ тухай интерьер дизайн булангаараа дэлгэрэнгүй хүргэнэ. Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Гэр бүлийн аз жаргалтай байдал, халуун дулаан орчин 5 дахь байдаг билээ. Тэгвэл энэ бүхнийг хаанаас бий болгож болох вэ гэдгийг энэ булангаараа сонирхуулна. Интерьер дизайн болон эхэлж байна. Архитектор дизайнеруудад тулгамддаг гол асуудал нь материал тоноглолын сонголт хязгаарлагдмал байдаг. Бид баялаг шийдэлтэй бүтээл гаргалаа гэхэд амьдрал дээр хэрэгжих боломж хомс юм. Харин бид та бүхэнд нэгэн таатай мэдээ дуулгахад Германы алдарт Havelö бүтээгдэхүүнийг бид дизайнда ашиглах боломжтой болсон байна. Havelö дэлхийн технологид хүрэх гарц. 1923 онд Германд байгуулагдсан Havelö нь Германы эдийн засгийн өсөлт хөгжлийн гэрч болдог. Одоогийн байдлаар Havelö-гийн жилийн эргэлт нь 1 тэрбум евро бөгөөд 90 гаруй орон болон бүсүүдийн худалдааны сүлжээг хамарч байна. Тоноглолын үйлдвэрлэлээрээ алдартай Havelö нь дэлхийн олон улсад салбар үйлдвэрүүдэд нээгээд байна. Havelö нь олон үйлдвэрийн захиалагч боловсруулагч, заслын компаниуд, архитекторууд болон дизайнеруудын эрхэмлэн дээдэлдэг компани болоод байгаа бөгөөд үүний үр дүнд хийж гүйцэтгэж байгаа төслүүд асар хурдан өссөөр байгаа юм. Havelö нь салбартаа тэргүүлэгч тоноглолын хамгийн том компани юм. Уг компани нь хамгийн сайн чанар болон дээд зэргийн стандартаараа бахархдаг. Havelö каталог нь архитектур дизайны салбарын судар юм. Та жил бүр гардаг Havelö каталогоос олон төрлийн баялаг дизайнуудыг олох болно. Havelö-гийн өөр нэгэн онцлог бол дээд зэргийн чанартай бөгөөд өртөг зардал хэмнэсэн. Havelö нь тоноглолын гайхамшигтай нийлүүлэгч юм. Энэхүү гайхалтай брендийн албан ёсны дистрибьюторээр манай интерьер дизайн зураг төслийн рендер компани ажиллаж, Redwood дэлгүүрээрээ дамжуулан та бидэнд хүргэж байна. За ингээд бид Германы Havelö брендийн албан ёсны дистрибьютор Havelö дэлгүүр дээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү дэлгүүр маань интерьер дизайн зураг төслийн рендер компани дэлгүүр байгаа. Ингээд бид рендер компани одоо Redwood дэлгүүрийн ерөнхий менежер уулзаад ингээд байж байна. Ингээд танд өнөөдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Ингээд одоо энэ Havelö брендийн одоо дэлгүүрийг та бүхэн нээсэн байна те. Ингээд дэлгүүрийнхаа тухай ерөнхий ингээд танилцуулахгүй үзэгчтэй сонирхуулаад манай рендер компани болонгод 2005 оноос эхлээ интерьер экстерьерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Тэгээ бид нар өнгөрөх оны 11 сард Германы алдарт тавилга болон барилгын тоноглолын Havelö брендийн албан ёсны төлөөлөгчөөр болоод тэгээд Redwood дэлгүүртээ ерөнхийдөө бол Havelö брендийн шоурумыг нээсэн байгаа. Манай Havelö брендийн каталог
каталогууд байгаа. Бид нэр тэгэхээр нөгөө нэг хэрэглэгчд болон дизайнерууд, архитекторуудтай зориулаад каталог оноор нь дээр нь тэгээд энэхүү каталогнууд нь бүгдээрээ төрөлтэй байгаа. Барилгын каталогод ойролцоогоор 20,000 тоноглол, тавилгын каталогод ойролцоогоор 30,000 тоноглол. Люкс буюу LED гэрлийн систем байгаа. Энэ нь болонгууд ялангуяа дизайнеруудад маань маш их хэрэгтэй. Яагаад тэгэхээр хэрэглэгч танаас ямар онцгой юм хүсэж байна, тэрэнд нь тааруулж ямар гэрэл хиймээр. Тэгээ дээр нь Heavy-ийн люкс LED гэрлийн системнүүд нь бүгдээрээ мэдрэгчтэй маш тийм сүүлийн орчин үеийнхаа дизайнер архитекторууд маш өргөн боломжийг нээж өгнө. Таны гаргасан одоо нэг төслийн рендер зурагч нь ч юм уу те яг амьдралд ингээд бодит журмаараа яг байх хэвээр. Тэнгүүд та каталог дээрээс хараа за энэ бариул, энэ хаалга, энэ тоноглол ингээд суух юм байна. Энийгээ ингээд зургандаа оруулаад өгчвөл хэрэглэгчд юм уу те төсөл их удирдах байгаа хүмүүст илүү таалагдсан. Тийм ээ, бид нэр яг өмнөх сэтгүүлээс хараад за үнэхээр ийм гоё дизайнтай ийм тоноглол одоо техникүүд байгаа шүү дээ. Иймтэй болмоор санагддаг боловч үнэхээр яг амьдрал дээр байдаггүй те. Гэхэд одоо архитектор ч юм уу дизайнер та бүхэнд энэ боломж өргөн сонголтоор дүүрэм Heavy-лээ дэлгүүрт бол байгаа юм байна те. За энэ хэсэг болонгууд одоо люкс LED гэрэл буюу Heavy-ийн бас нэг дэвшилтэд технологит хэсэг байгаа. Энэ хэсэгт юуг би илүү онцлох гээд байна гэхээр Heavy LED гэрэлний маань систем бол өөрөө маш тавилгын тоноглолт ялангуяа интерьер дизайнер архитекторуудад маань маш том сонголтыг бий болгож өгнө. Энэ нь олонгууд маш олон төрлийн өргөн сонголт, дээр нь аюулгүй байдал, өндөр чанартай, дээр нь мөнгөнд маш хяналттай. Одоо жишээлбэл манай люкс гэрэлнүүд болонгууд бүгдээрээ хүрээ гэхэд хөнгөн цагаанаар хийгдсэн байдаг. LED гэрэл маань өөрөө ер нь бол ашиглалтын хугацаа урт байдаг. Heavy-ийн люкс гэрэл нь болонгууд таны ашиглалтын та аваад хэрэглээ гэхэд тухайн объектэд хэрэглээ гэхэд 50,000-аас 100,000 цаг ажиллах хүртэлх бид нар үйлдвэрийн баталгааг өгдөг. Тэгээд дээр нь хасах 40-оос нэмэх 40 градусд энэхүү гэрэл нь ямар ч маслахгүй. Тэгээд тавилга буюу унтлахны өрөөнд гэрэлтүүлэг одоо маш чухал болсон. Одоо жишээлбэл номын тавиурд ч юм уу тэг гэрэлтүүлэг чухал. Тэнгүүд та ийм загвартайгаа сонгож болно. Энэ бол хөнгөн цагаан мэдрэгчтэй гараараа мэдэрч гэсэн. Тэгээ Heavy-ийн маш олон гэрэлнүүд байгаа. Энэ жишээлбэл ингээ хөдөлдөг ч юм уу тийм тухайн объектыг одоо ингээ тухайн объектыг ч юм уу гэрэлтүүл мөн үйлчлэгээний байгууллагууд болонгууд нэг гар утас ч юм уу алмаз үн тэдлийн дэлгүүрт тухайн яг жижиг зүйлсийг тодруулан гэрэлтүүлэх боломжтой гэсэн. Энэ унтраалга жишээлбэл 8 санж дотор гарын хөдөлгөөн мэдэрч хасна. Энэ унтраалга буюу таны чип хоёрын биеийн хөдөлгөөнийг мэдэрнэ гэсэн үг. За энэхүү гүдэг халга маань болонгууд гараараа татаад та хоёр талтаараа ингээ гидэртээ зөөлө хаагдана. Тэгээд тэгэхээр хувцсны шкаф ч юм уу те өрөө хоорондын тусгаарлах гүдэг хаалгыг хийж болно. За гүдэг хаалганууд нь бол ерөнхийдөө бол 2 метрээс 6 метр хүртэл хурцтай байгаа. Тэгээд та өөрсдийнхөө хэрэгцээнд сонгож болно. Дээр нь энэхүү гүдэг хаалганд 40-оос 120 кг хүртэлх даацтай байгаа. Тэгэхээр 120 кг-ийн хаалга гэхэд маш хүнд хаалга болно. Хэрэглэгч оффист олон хүмүүс орж гарна тийм ээ. Тэр тохиолдолд хүн нэлээ хүчийг өгч хаах болно. Heavy-лээ бол яг адилхан байдаг. Та 40 кг-ийн хаалганд яг энгийн зүгээр хүрэлтээр л хүрж болно. 120-д бас мөн адил. Тэгэхээр энэ нь болонгууд яг Heavy-ийн маш хэрэглэгчтэй батсан маш тийм том давуу тал болж өгдөг. Яг дизайн өнгө үзэм сайтан дээр яг хүнд хэрэглэгчдэд хандсан давуу талууд маш ихтэй юм байна тийм. Манай дизайнерууд их манад ирж хандаж ирдэг л дээ. Хэрэглэгчдээс хүсэлт ирдэг. Чанартай зам, чанартай нугас хэрэгтэй байна гэдэг. Мөн дизайнлаг байх шаардлагатай. Тэр хэрэгцээнд нь тааруулаад манайхаа Heavy-ийн шургуулга замнуудыг оруулж ирсэн байна. Жишээлбэл энэ болгонгууд HD box хэлбэртэй зам байгаа. Хоёр хажуу тал нь яг зориултын өөрөө хажуутай хөнгөн цагаан хажуутай. Тэгээ хэрэглэхэд маш хэлбэр дээр нь үзэмжтэй. Одоо нөгөө нэг хавтангаар ингээд тусгаарлаад идэг мод одоо баг өнгөрч байгаа байхгүй юу. Тэгээд дээр нь Heavy-ийн нугаснууд байна. Нугаснууд бол маш сайн чанартай. Бүгд гидэртэй болон гидэргүй шилний нугас бүх төрлийн нугаснууд бол чанарын өндөр шаардлагыг хангасан байдаг. Бид нар албан тасалгаанд ч гэсэн ажиглагддаг шүү дээ. Бид нэр ингээ офис сууж хахад төмпөшгөө онгоолгонгууд ингээ нугсан салаад өмчдөг ч юм уу тий. Зам байс хийгээл эвдэрчдэг. Тийм асуудал бол Heavy-ийн бүтээгдэхүүнүүд бол бараг гарахгүй гэсэн. Сүүлийн үед манай хэрэглэгчид дизайнерууд их ирж хайж их авах болсон тоноглолоо. Энэ олонгуудаа ингээ харахад
бариул болчихно. Ингээд хаачингууд ингээд илүү цэвэрхэн үзэмжтэй. Том жижиг ч юм уу бариул ухад суулгаад авах шаардлагагүй. Дээр нь хүүхдэд маш аюулгүй гэж үздэг. Хүүхэд онгоолгоод ингээд юм онгоолгоод авах. Яг нь бага насны хүүхд бол тэр болгон мэдрээд байхгүй. Хаалганы татагч болонгууд үйлчлэгээний газруудад болон офис зочид буудад маш их хэрэгэлдэг. Энэ маань өөрөө гал тэсвэртэй, гал тэсвэргүй гэж хоёр янз байдаг. Дээрэс нь бас 40-с 120 кг-ыг хүртэлх хаалгыг хүн талгыг даах хүчин чадалтай байгаа. Гал тэсвэртэй нь ерөнхийдөө бол гал гарсан тохиолдолд бол энэ цэвэр хайшаар хийгдсэн учраас галд бол маш их тэсвэртэй гэж болно. Тэгээд мөн офис ч юм уу те захирлын өрөөнд хүлээн авалтын ч юм уу те нэлийн гайгүй тансаг өрөөнд хийхээр бол ийм даалт нугсыг хийхээр их цэвэрхэн хагддаг. Хаалга болгоны гадаал нэг ийм суйрлуулсан бах нь бас тийм үзэмжтэй биш. Энэхүү даалт нугс нь бас маш цэвэрхэн дээр нь дааз ихтэй. За энэхүү хэсэг маань болонгууд хаалганд шаардлагатай бүх төрлийн жижиг тоноглолууд байгаа. Одоо жишээлбэл энэхүү нугс маань болонгууд эрвэхээ нугс буюу 180 градусаар юм. Иргэн суулгацсан баха даалт харагдана гэсэн үг. Тэгээд манай хэрэглэгчид болон үйлчлүүлэгчид үйлдвэрийнхэн бас маш их ирдэг л дээ. Нугас чанартай байж хаалга сайн бол дээр нугасанд хаалганд дагалдах жижиг тоноглолууд маань маш үзэмжтэй цэвэрхэн байх хэрэгтэй. Жишээлбэл энэ хаалганы замгийн төгжөөнд хоёр хавцсан хаалгыг дээр нь ингэж хязгаарлаж өгдөг. Тэгээд энэхүү дөрвөлжин юм олонгууд маш үзэмжтэй цэвэрхэн харагддаг. Энэ олонгууд тоос шороо орохоос хамгаалсан торох гэж ярьдیں۔ Тэгэхээр энэ дээр болонгууд ер нь бол хэвлэлийн бүтээгдэхүүнүүд бүгдээрээ маш их амьдралын хөвшилд тааруулж маш их судалгааны үндсэн дээр хийгдсэн байдаг. Дэлгүүр ч юм уу тийм худалдааны үйлчилгээний газрууд бол тийм классик хаалганд хэрэглэж байгаа бол манайд маш олон төрлийн классик бариулнууд байгаа. Эдгээр нь маш үзэмжтэй чанартай дээр та манайхаас энэхүү бариулыг санал болголоо гэхэд хэрэглэгчдэд маш ихээр таалагдах болно. Ягаад гэхээр металлууд маань бүгдээрээ яг цэвэр хором ган тэгээд хайш байж байгаа. Тэр нь маш хэрэглээ удаантай. Классик бариулууд бас сүүлийн үед дизайнерууд нь маш их сонирхож байгаа. Ямар төрлийн дизайн хиймээр байна? Бараг бүх сонголтууд энэчээ байгаа юм шүү тий. Та 0-ийн өрөөнийхөө хаалганд энгийн бариул сонгож болж байна. Эсвэл аюу гоё классик хаусны гадна модны хаалганд аюу гоё бариул хийчих болж байна. Нэг бол зүгээр өрөө хоорондын хаалга, офисын зүгээр модон жижиг хаалгуудад бол эдгээр бариулуудаа сонгоод бүгд ингэ хийх боломжтой байна. Жишээ нь энэ одоо хаалганы цойж гэж ярьсан тий. Энэ цойжны хувьд яаж цойжлогддог хаалга вэ? Энэ олонгууд цойж гэж юусоо мэддэхгүй. Энэ бол цойж биш л дээ. Хаалганы цойжсэн чинь одоо цойж юм аа. Яаж цойжлогддог? Би түрүүнийг онгойлгох чаддгүй. За бэлээ дотор. Эдний тэгээ цойж биш юм уу тий? За. За энэ бол ерөнхийдөө дотор хаалганы бариулнууд байгаа. Энэхүү бариулнууд болонгууд маш олон төрлийн загвар дизайнтай байдаг. Материал нь ерөнхийдөө бол PVD gold буюу түрүүн хийсэлчлэн алтан бүрмэл, цэвэр хором, ган, тэгээ хайш гэсэн дөрвөн төрөл байгаа. Эднэрээс бол та өөрийнхөө хэрэгцээ шаардлагат сонгоод мөн хийж байгаа төсөлтөө шаардлагатай бүх бариулыг сонгож болно. Дээр нь түрүүн хэлсэнчлэн манай барилгын каталог дээр маш олон төрлийн бариулууд байж байгаа. Манай энэ шоурум байгаа хэсэг нь бол ерөнхийдөө бол зөвхөн нэг хэсэг нь. Тэгэхээр манай дизайнерууд, архитекторууд маань бид нартай хандаад каталог авсан тохиолдолд бид нартай холбогдоод өөрийнхөө хүссэн бариулыг сонгоод биднээс өмнө санал аваад бүх үзүүлэлтийг аваад холбогдоод авах боломжтой байгаа. Их их ажиллагддаг бид нар офис үйлчилгээ эмнэлэг хаалганы татах гэхээр ингээд бариулын санжигнаад байдаг да тийм асуудал бол хэвлэлд ерөөсөө гарахгүй. Хэрэглээний туршид бол маш удаан хэрэглэгдэн гэсэн. За энэ байрны өрөөний тоноглолтын хувьд одоо бусад тоноглолуудаас тий онцлог давуу тал нь юу вэ? За яг ерөнхийдөө бол энэхүү тоноглолууд маань гадуур их төвөмөл харагддаг л та. Дэлгүүрүүдээр ороод явхад яг энэ загварууд бол байж байгаа. Гэхдээ манайх юугаараа давуу талтай юм гэхээр хүн нөгөө нэг барьж үзэж нүдэрээ харж ич их нөгөө нэг юм их мэдэрдэг шүү дээ тий. Жишээлбэл одоо бид нар эднэрийг ингээд бариад үзэхээр маш нөгөө нэг сайн нөгөө нэг төмөр металл ингээд барихаар нэг гоё тийм уяг санагддаг шүү дээ. Нэг чанартай маш тийм чанга хатуу тийм
Үзэгчдээ бид интерьер дизайн зураг төслийн рендер компани дизайнер сайхан баяртай уулзаад байж байна. Ингээд бид дөнгөж сая одоо танаа дэлгүүр болох Redwood дэлгүүр дээр нь очиод одоо тавилгын тоноглолттой хэрэгслүүдтэй танилцаад ирлээ л дээ. Ингээд одоо ажил их байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тань ч гэсэн энэ өдрийн мэнд үзье. Тэгээд бид нэр дөнгөж сая дэлгүүр дээр нь очиод ерөнхийд нь бол танилцсан байгаа. Тэгэхээр тэр тоноглолууд одоо Hefele брендийн тоноглолуудыг жишээ нь одоо өөрийнхөө зураг төсөлтөө ч юм уу те хэрхэн яаж ашигладаг талаар үзэгчтэй сонирхолтой. Жишээ нь гэвэл Hefele брендийн шуулганууд байна л да. Энэ шуулгамлгаа бусад энгийн шуулгыг бодвол нэгдүгээрс чанга сайтай, хоёрдугаарт хэрэглээ талаасаа хүнд аягүй их төхөмтэй. Миний хувьд нэг зайсанд байралтай цэцэг өнгөдөг хотгонд нэг айлын галт тоон дээр ажиллаж байна. Тэ. Энэ галт тоон л одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа. Иймэрхүү зурагтай ийм галт тоон байна. Тэ. Тэгээ энэ толгой биднээс захиалагчийнхаа хүсэлтийн дагуу ингээ Hefele брендийн тоноглоод бүрэн тоноглож ингэж хийж байгаа тий. Жишээд бол энэ Hefele брендийн тоноглол бол ингээд галтаа ингээд G хэлбэрийн болоо явангууд нэг болон яг тэр G хэлбэрийн болон хэсгийг биднээс ашиглаж чаддгүй л дээ. Ер нь тэгээд үүнийг илүү үр ашигтай ашиглахын тулд Hefele брендийн ингээд хос ингэж гарч ирдэг юм булангийн юм тоноглол тий. Энийг биднээс хэрэглэгчтэй ингээд санал болгонгууд хүмүүс аягүй их дуртай хүлээж авдаг. Одоо яг энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ хэсэг толгой Hefele брендийн энэ хөө сет тоноглолыг ашигласан байгаа. Тэгээ энэ тоноглол нь хэрэглэхэд ихтэйхэн хүн очиод нэг товчлуур дарангуут л ингээд наашаа өөрөө гарч ирээд шаардлагатай бол бүтэн эргүүлээд энэ өндөс ингээд ашиглаж болох үз. Жишээ нь одоо нэг тавилган дээр одоо ингээл хэрэгцээтэй зүйлээ тавьсан байхад энэ нөөрөө одоо энэ замаараа хөдлөөд 360 градус өргөдөг ч юм уу те авахд айгүй хэлбэр хүнд ойрхон болох нь те хүний хэрэглээнд л илүү ингэж төгч очиж байгаа гэсэн үг те. Hefele брендийн дэлгүүр дээр нь очиход гэрлэн чимэглэлүүд бас айгүй загварлаг олон төрлийн сонголттой шинэлэг санагдчихсэн л да. Тэр гэрлийг ашигласан ч юм уу те тэр тоноглолоос нь ашигласан одоо бүтээл одоо айлын галтгоонд ч юм уу те онцлогны өрөөнд хаан чиргэлж болно гэсэн ч те. Тийм одоо хийсэн ажил байна уу? Танилцуулахад. Бага. Одоо жишээл биднээс нэг энэ галтгоонд хэрэглэсэн л дээ. Хүмүүс очиод гараа хөргөтөд идгэрэл насаад ажлын талбар нь ингээ гэрэлдэг жишээ нь те. Тэгээд зөвхөн галтгоо гэхгүй одоо ингээд зочны өрөөний тавилга байлагт би ингээд захиалагчтай хандаад одоо тавилганыхаа ингээ өнгийг ингээд тохироо те ингээд үзүүлээ санал болгоод үүндээ биднес ингээд Hefele брендийнхаа гэрлийг бас санал болгодог те. Одоо жишээл энэ ингээд энгийн нэгэн тавилга байлагт биднес ингээд энэ гэрлийг ашигласнаар таны тавилга ингэж байна те. Орчин өөрчлөгдөн тий. Орчин илүү өөрчлөгдөж тий. 5 тухтай болж байгаа юм л тий. Тэгэхээр эндээс гэрэл зөвхөн одоо гэрлэн тоноглолуудыг өөрчлөөд гэрэл нэмэх төдийд тий. Хувцсны өрөө, галтгооны өрөө, зочны өрөө яаж өөрчлөгдөж байгаа юм шүү дээ харагдаж байна тий. Сэтгэлд үнэхээр таатай. Тийм учраас одоо ийм олон төрлийн одоо тоноглолуудын сонголтууд нь одоо та бүгдний хийж байгаа ажлын зураг те зураг интерьер дизайныг бас үнэхээр баялаг болгож өгөөд сайхан болгодог байна те. Тийм мэдээж тэгээд бидний ингээд ашиглаж байгаа энэ Hefele брендийн тоноглолыг ашигладагаараа ингээд бидний удаа айгүй бахархдаг. Тийм ингээд зөвхөн дизайн хүний ингээд зурсан тавилга интерьер те тэр бүхний ингээд тоноглол сайтай байж ич ингээ илүү баялаг те бас ч үеийн хэрэглэхэд амар төхөм тийм болгож байгаа те. За ингээд дизайнер та бүхний ажилд энэхүү одоо Hefele брендийн тоноглолууд маш их нэмэр болж тусалж захиалагч хүмүүст маань ч гэсэн үнэхээр энэ гоё орчинд амьдран суух таатай нөхцөлийг давхар одоо бүрдүүлт юм байна. Ингээд та бүхний одоо рендер компанийнханда ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Цааштай уран бүтээл чинь. За баярлалаа. За. I sit around in my pajamas, eating pear drops
and streaming up. Монголын номер 1 ногоон хотхон River Garden Luxury Village. She remembers what her father said. Don't talk to strangers. It's just a simple thing you've got to say. Look out for danger. Hafolo брендийн бүтээгдэхүүн та бидний сонирхлыг татсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо Design News булангаа хамтдаа сонирхъя. River Garden төслийг Номин Construction хэрэгжүүлэхдээ ногоон орчин хэрхэн бүрдүүлж байгальд байгаа мэт таатай сэтгэл төрүүлж чадсанараа бидний амьдрах орчинд илүү тав тухтай болгож чадсан. Энэ бүхний үн цэнийн талаар River Garden төслийн менежер Бархас бидэнд зөвлөж байна. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Та бүхэнтэй дахин уулзч байгаадаа таатай байна. Энэ удаад би та бүхэнтэй аз жаргал, амжилт бүтээл юунаас эхэлдэг вэ гэдэг талаар ярилцах хүслээ. Та бол их хотын эрхэм нэгэн. Танд бол цаг алтнаас илүү үнэтэй. Тэгвэл та хаана амьдардаг вэ? Та төвжирлээс ангид байж чадаж байна уу? Таны амьдарч байгаа орчин утаагүй, эрүүл сарвал хүүхдийн тоглох тоглоомын талбайд аюулгүй байж чадаж байна уу? Энэ бүхнийг бодоод үзэх хэрэгтэй. Энэ бүхэн аз жаргалтай ямар холбоотой вэ? Аз жаргал гэдэг өөрөө хүний халуун дулаан уур амьсгалтай, халуун дулаан өндөр өтгөн гэр бүлээс эхэлдэг. Тэгвэл таны өндөр өтгөн гэр бүл найдвартай гарт, найдвартай газар, эрүүл орчинд аж төрж амьдарч чадаж байгаа юу? Энэ бүгдийг шийдэх зорилгоор Номин Construction компани маань бүх төслүүд дээр Evergreen гэсэн үрээгээр ажиллаж байна. Чухамдаа бид хотгондоо ногоон байгууламжийг, нууруудыг маш их дээд хэмжээгээр шийдэж өгж байгаас гадна хүүхдийн тоглоомын байгууламж, хөгшин хүмүүсийн суух, саад, бисетик гэх зэргийг маш өндөр түвшинд шийдэж өгч байгаа. Номин Construction компани бүтээн байгуулалт River Garden хотгон нь нийт байгууламжийн 6.5 га газрынхаа 78% ногоон байгууламжийг 2 том хиймэл нуурыг 9000 гаруй метр квадрат талбайтай гүйлтийн зам, явган хүний зам, дээрэс нь 4500 орчим метр квадрат талбайг зөвхөн таны хүүхэд тоглож, эрүүл бойжиж, аз жаргалтай өнгөрөх тэр мөчтөнд зориулж бүтээн байгуулсан байна. Бид маршлын гүрний баруун тал буюу хан улдүрийн 11-р хороонд эдгээрийг цоцлож байгаа болно. Бид байгалийн унан төрхийг эвдгийг хүссэнгүй, бид байгалийн унган төрхийг улам сэргээж түүнтэй хүн байгаль хоёрын зохицуулгыг маш нарийнаар уйлдуулж өгсөнд манай хотны гол давуу тал оршиж байна. Манай хоёр хиймэл нуур нь хиймэл хүрхрээгээр холбогдох бөгөөд түүнийгээ тойрсон явууны зам, дугуйн зам, яг хажууд нь байрлах саад бисетик болон спорт комплексыг бүрэн төгс шийдэж өгсөн болно. Манай спорт комплекс саксны талбай, софт теннисний талбай, волейболын талбай, мөн хөлбөмбөгийн олон улсын стандартад нийцсэн талбай. Дээрээс нь Монгол анх удаа скейт гулгуурын кортыг хийж өгснөөрөө давуу талтай болно. Өвлийн үлрэлт хотгоны хоёр нуур нь мөсөн гулгуурын талбай болон хувирах бөгөөд түүний иж бүрэн тохижуулсан гэрэлтүүлэг явган хүний зам энэ бүхэн нь шинэ жилийн уур амьсгалыг маш эрт оруулдгаараа давуу талтай. River Garden хотгоны шинэ жил хүүхэд багчуул манай оршин суугчид маш таатай, маш баяр баясгалантайгаар өгддөг. Маршлын гүрний баруун талд Номин Construction компани маань энд бол барилга бариагүй бид энд 5 тухыг зогсоож байгаа, бид энд ногоон байгууламжийг бий болгож байгаа гэж хэлэхэд маш таатай байдаг. Бид ногоон байгууламжийг хийхдээ хөрсөн дээр аваачиж зүгээр л үр цацаад зүгээр л нэг зүйлэг хийгээгүй. Бид маш нарийн тооцоолсон Монголын шилдэг агрономчдыг өрн авчирч эндээ зөвлөхөр ажилласан байна. Дулааны үлрэл ирэхээр л Улаанбаатар хот маань өөрөө хөвгөнд дарагдсан юм шиг модны хөвгөнгөөр дүүрдэг. Энэ бүгдийг манай мэрэгжлийн агрономчд юу гэж дүгнсэн бэ гэхээр 90 эмэгтэй модны холцыг нь буруу тооцоолсон гэж ütсэн. Яг тэрэн шиг бид нэр River Garden хотгон болон River Garden хотгоны үргэлжлэл төслүүд дээр мэрэгжлийн агрономчдоор ямар мод байх ёстой, ямар ургамал байх ёстой, ямар хүний биед сайн нөлөөтэй, аль нь илүү байгаль ус орчин гэх зэрэг нөлөөтэй вэ гэдгийг маш нарийн тооцоолж ландшафт ногоон байгууламжийг бүрэн утгаар нь хийсэн байна.
Аз жаргал амжилт бүтээл маань юунаас ундран оргилдог вэ гэхээр гэр бүлийн халуун талан уур амьсгалаас бүрддэг. Энэ бүгдийг River Garden хотхон таны гэр бүлд маш таатайгаар зохицлоосон болно. Харин одоо бүгдээрээ орон сууц худалдан авах, дээрээс нь барилга байгууламж хэрхэн барих вэ гэдэг тэр жижигхэн зөвлөгөөг хамтдаа сонирхов. Орон сууц хүн худалдан авахдаа мөнгө төлдөг. Та ханд мөнгө төлөөгүй, та шаланд мөнгө төлөөгүй, та таазанд мөнгө төлөөгүй гэдгийг та маш сайн ойлгох хэрэгтэй. Та юуны төлөө орон сууц худалдан авах гэж байгаа мөнгө зарцуулж байгаа вэ гэхээр та амьдралын 5 дахин төлөө мөнгө төлдөг. Та аз жаргалын төлөө мөнгө төлдөг. Та аюулгүй байдлын төлөө мөнгө төлдөг. Та эрүүл аюулгүй орчны төлөө мөнгө төлдөг. Та River Garden хотгоноос байр худалдаж авахгүй. Та River Garden хотгоноос аз жаргалыг, сэтгэл ханамжийг, чухамдаал түрүүн ярьсан аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг, амжилт бүтээлийг худалдаж авна гэдэгт хэлэхэд таатай байна. Энэ бол таны хувьд хаан сонголт байх болно. Хотгоны 1-р усан ногоон байгууламж маань тэрүүгээр оршиж байна. 2-р усан ногоон байгууламж маань энд, 3-р усан ногоон байгууламж маань энүүгээр байна. Чухамдаа хоол идэж байх явцдаа та ногоон байгууламж руу харж, улам таны гэр бүлийн халуун талан уур амьсгал нэмэгдэж, улам аппетит хөдлөх нь зайлшгүй юм. River Garden хотгоны 2 нуурын маань бүтэц зохион байгуулалтын хувьд ямар вэ гэхээр хотгоны 1-р том нуур маань өөрөө байглаасаа ундрахтай болно. Бидний бүтээн байгуулсан 2-р хиймэл нуур маань өөрөө өндөр түвшинд байрлаж байгаа бөгөөд энэ хоёр нь хоорондоо усан шахагдаж энэ дээрээс хүрхрээ болж урсах маягаар ус нөр ингэж циркуляц хийдэг байгаа. Та магадгүй ногоон байгууламжинд амьдрах, та ногоон орчинд амьдрах, байгальтай ойрхон амьдрах ямар хэрэгтэй вэ гэдгийг та ойлгосон хүн баг. Тэгвэл өнөөдөр бид нэр байгальтай ойрхон амьдрахын тулд хотоос маш хол, маш зайдуу амьдрах хэрэг гардаг. Энэ бүгдийг бид нэр шид хүднээс Улаанбаатар хотын зүрхэнд River Garden хотгоныг ногоон байгальтай зохицуулан зохицлоосон. I sit around in my pajamas, eating pear drops and stringing up Монголын номер 1 ногоон хотхон I want to River Garden Luxury Village. And she talks in her own head. I'm like an angel. Shake the can and drift away. Don't talk to talk to. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг танд хүрч дизайны салбарын онцлогийн талаар бага ч гэсэн танилцуулж чадсан бол бидний зорилго бэлэх юм. Ингээд дараагийн дугаараараа дахин уулзлаа, баяртай үзэгчдээ. Танд нэвтрүүлгийн талаарх санал бодол болон бидэнтэй хамтран ажиллах хүсэл байгаа бол доор хаягаар холбогдоорой. Би тантай ажиллахдаа таатай холтон.